ерөөсөө хүн бодох хэрэгтэй л дээ. Бид нар бүр шийдсэн замын чулууч өвчнөр өвчлөд байгаа хүмүүсийг ямар мэрэгчлээ байна уу? Ер нь ямар насны хүмүүс байна уу гэд судалж ирсэн байна. Тэгэхэд ер нь 20-с 45 насныханд бол илүү их тохиолж байгаа. Чулууч нь. Чулууч нь. Яагаад гэвэл тэр шин тэмдгийг яаж өгдөг вөхөр тэр бүр өөр хэвийн үйл ажиллагаатай байх үедээ өөртөө байгаа хог хайдлаа хаях ёстой. Тэрийг хайж чадахгүй бол нөгөөдөл маань ихсээд эхэлнэ гэсэн үг. Тэгээ энэ өвдөлт нь хэвтгэр гайг болчдөг. Босоо байдлаасаа биш хэвтэй байдалд орохоор өвдөлт нь намдаг. Өглөө босчихдоо өвдөлт нь намч босоод. Эмэгтэй хүмүүс ер нь 3 үе шатнал ер нь цэцтэй дээр өвчих гээд байдаг л та. Нэг нь өсвөр наснда. Өсвөр наснда жоохон бахта даарахаар өсөлтийн насн дээр өвчих гээд байдаг. Хоёр дахь нь болохоор бэлгийн амьдрал гэсэн тэр наснда. Гурав дахь нь болохоор цэвэршлийн үед. Одоо ингэж асуулаа л да чулуутай байгаа яаж мэдэх вэ гээл. Гэтэл чулуу маань өөрөө жижигхэн 5 мм хүртэл жижигхэн байхад бол ямар ч зөөрөхгүй. Тэр чулуу хөдөлгөөнгүй тэр нарийн каналцсантай байж хтаа өвдөлтөхгүй. Тэр чулуу маань аягнаасаа твшрүүг ороод иргээд хөдөлгөөнтэй байдал ороод ирэнгүүт өвдөлтөг. Эмчийн мэрэгжил гэдэг бол бус мэрэгжлээс онцлог нь юу гэхээр дандаа хүний зовлон сонсдог. Ерөөсөө л өглөө явбал өдөрт амбулаторт 24 хүн үзлээгүйвэл 24 хүний зовлон сонсно. Тэгээд өвчтөн маань өөрөө эмчид хурж тэрийг ярьчихаараа санаа намарчдаг. Стрессээ тайлж ер нь заавал алхах ёстой. Хөө ингээд тэгш хэцэх яваад алхах юм бол интернет компьютераар авч байгаа муу мэдээлэл ажил дээр гарч байгаа ямар нэгэн одоо муу мэдээ тийм байх юм бол тэрийгэ тайлаа марчна. Ер нь ажлын стресс ажил дээр үүсдэг, гэрийн стресс гэртээ үүсдэг шүү дээ. Маань юу гэж хэлсэн бэхээр минийхөө энэ дайнч болж гин үү? Дайжинч болж гин үү? Инг тайванч байна уу? Ер нь бүх үед эмч хэрэгтэй. Эмчийн мэрэгжил тэгээд нэг бодлын бас их гоё юм а тий. Одоо ингээл нэг хүнийг эмчилчээл ороод ирсэн хөвчлөг юм шиг ингээл бүлэтэн хагалгаа хийчээд гарч ирээд би одоо таныг бас яг ямар хагалгаанд орчоод гарч ирнэ гэдэг тэгэхээр яах бол гэдэг нэг тийм хүлээлттэй байсан чинь юу ч болоо юм шиг хагалгаа хийчлээ гэдэг ингээд ороод ирэхлээр үгүй нэрээ хүний эмч хүний сэтгэл зүйн өнтер гэж бас айхтар юм а гэж яг бодоод байжлаа. Одоо би боддоо шүү дээ. Мэргэжлээс одоо хамгийн үнэтэй цэнтэй мэргэжил нь эмч байдаг юм болов уу гэж боддгийг. Яагаад тэгж боддог вэхээр Монгол орны үн цэн нь юу юм бэ? Монгол орны баялаг нь юу юм бэ? Баялагын дээд нь юу юм бэ? Тэр монгол хүн баг. Биш үү тий. Тэгэхээр бид нар монгол хүнийг эмчилдэг, хүн эмчилдэг. Хүнийг одоо өвдөхөөс нь сэргийлдэг, өвдсөн хойно эмчилдэг, цаашаа дахин өвдөх хүндрхээс нь бас сэргийлдэг. Энэ бүхэн маань бол их буянтай ажил. Тэгээ энэ бол их хүнд эмч гэж хэлэхэд хүмүүс бодно шүү дээ. Энэ хүн маань хүн эмчилдэг эмч байна гэдэг. Тэгээ энэ хүн хэрэгтэй хүн байна гэж боддог. Мэргэжлийнхээ хувьд бол энэ хүн чинь бас нэг үнэтэй цэнтэй мэргэжил эзэмшсэн байна гэж хүн боддог. Өнөөдөр бол хаалганд орсон хүн маань 22 жилийн өмнө надаар мэслэл гэсэн хүн. Тэгээ бөөрөндөө чулуутай болоод хүрээд ирсэн. Тэгээ 22 жил сайхан үйл ажиллагаанд байж байгаа л тэр бөөрнөөс доош явдаг суугн нарийсаал дээдлэлт нь чулуунууд үсэл тэгээ нэг 3 шиг чулуу аваад гараад ирсэн л дээ. Нэг бодлоо бол тэр чулуунуудыг гурвлыг нь авч чадахгүй бол яах вэ гэж бодол төрөөл. За энэ чулуунууд нь байдаг болов үгүй болов үүсэн шалтгаан юу юм бол доо гэж мэслийн өмнө бодож ирсэн зүйл маань мэслийн үе шийдэгдээл нарийслыг нь тэлээл тэгээ чулуунуудыг ингээд торлоод аваад болоод ирэхээр тэгэл таашаал гэдэг юм болчих жоохгүй юу. Эмчилгээний хийсэн ажлын таашаал нь гарч ийн, үр дүн гарч ийн. Ямар ч юм үлдээсэнгүү асуудлыг шийдчихсэн. Гэхдээ бид одоо ингэдгийн бүр хэтэрхий оройтод ороод ирсэн хүмүүс байдаг. Өвчний нэг өөрх нь эмгийг компьютерийн зургийг харахаар за энэ хүн ингээд ийм шатанд хүртлээ явчих гэжтэй. Мэсэл хийсэн ч гэсэн энэ хүнд одоо дараа нь юм үлдэх ер нь мэсэл даах уугүй юу гэдэг энэ байдал. Хоёрт нь бол маш хэцүү мэслийг хийгээд тухайн хүнд
бүр багаараа хилцэж байгаад хийгээд тэр нь амжилттай болоод өвчтөн бүр за ингээд ерөөсө боломжгүй юм ингээ хийлээгээд бид нар ч гэсэн өөрсдийнхөө бас уур ухаанаа ашиглаад ур чадвараа ашиглаад энийг нь чадцсан гэдэг энэ мэдрэмж хоёр давхцахаар их сайхан байдаг. Ер нь бол эмчийн мэргэжил энэ дээр л хөгжиж явдаг. Хүн дандаа ингээд энгийн буюу энэ хөнгөн өвчтөн ингээд дэмжлээд явснараа сайн эмч болно гэж байхгүй. Хэцүүтэй тулаад тэгээ хамгийн гол нь тэрийг эмчлэх гээд өөрийгөө чадахжуулаа сураад тэгээд үр дүнд хүрсэн байх юм бол энэ ингээд шат шатандаа ахиж явсаар байгаад сайн эмч болно гэсэн. Та одоо яг мэс засал хичнээн жил мэс засал хийж байгаа бай. Сая 22 жилийн өмнө хийлгсэн хүндээ дахиад хийлээгээд тэгэхээр бас цаг хугацааны хувьд бол тий одоо бол яг мэслийн эмчийн үнэлэх аваад яг 30 жил болж байна. 30 жил ажиллаж байна. 95 оны 3 сарын 1-ний өдөр мэслийн эмчээр одоо бөөрийн мэслийн эмчээр энэ эмнэлэгт ажилд орж ирсэн. Тэгээд Белоруст анагаахын дээд сургууль төгсөөд тэгээ хурж ирээд одоо нарийн мэргэжлийг мэслийн чиглэлээр эзэмшээд тэрний дараа бөөрийн мэслийн чиглэлээр суралцаад эндээ дараа нь бөөр шилжүүлэн суулгах чиглэлээр Таиланд улсад суралцаад дараа нь бөөр шээсний замын дурангийн мэслийн чиглэлээр Финланд улс сураад тэгээд одоо гэхээр 30 гаруй жил насан туршдаа л суралцдаг, хизээч суралцгаа зогсоох ирэхгүй тийм хүмүүс штэ тий. Бас сонголт хийхэд хэцүү мэрэж штэ. Та ер нь яагаад эмч болъё гэж бодсон юм? Гэхдээ одоо би эмч болъё гэж бодоггүй шүү дээ. Яагаад эмч болсон тий? Юу гэнэ хэмч мэрэгчлэр хэмч болъё гэж бодож ирсэн. Тэгээ бидний хувьд ч одоо байдаг шиг хүн хүссэн сургуультай очиод хүссэн мэрэгчлэрээ сонгоод шалгалт өгдөг тийм үе байгаагүй. Хуваар ирдэг байсан. Тэгээ би 12 дугаар сургууль төгсөд 12 дугаар сургууль дээр хим технологиор сурах хуваар иргүүл байхгүй. Тэгэнгүүт би химээр бэлтгэсэн байсан. Тэгээ аав маань хэлсэн байгаа юм. Аав маань нэлээд удаан хугацаанд илгэний одоо өргөслөөр шаартаад өвдсөн байсан. Тэгээ надад юу гэж хэлсэн гэхээр л их айжх хэлсөө. Энийхөө одоо нэг химийн хуваар нь байхгүй юм байна. Тэгээд ер нь чи химээр ингэ бэлтцсэн юм чинь чи хэмч болчвол зүгээр юм биш үү гэдэг. Тэгээ би эргэл зай сууж ирсэн. Чи одоо хуваар авахд нэг 2-3 хоног хуваараа сонгох шаардлага байдаг гэсэн ийм хуваар ирсэн гэдэг. Тэгээд тэр анагаахын хуваар нь 7 хуваар ирсэн манай эмнэлэгт. Манай сургуульд 12 дугаар сургуульд. Тэгээд аав маань юу гэж хэлсэн бэхээр минийхөө энэ ч дайнч болж гин үү? Дайчинч болж гин үү? Инх тайванч байна уу? Ер нь бүх үед эмч хэрэгтэй. Тэгээ энд нэгдүгээр эмнэлэгт бол нэг ийм онцлог байгаа. Ямар ч хүнийг ер нь сайн эмч болох нөхцөл багш нар хамт олон энд байгаа. Хүнд бол боломж олгодог. Хөгжих боломжийг нь олгодог. Мандайлах боломжийг нь олгодог. Анхдагч явах боломжийг нь олгодог. Ийм их асар их одоо том хөдөлгүүр болсон энэ эмнэлэг байна. Ер нь нэгдүгээр эмнэлгээс цаашаа одоо тодорхой салбараар манай салбарын хүн байлаа гэхэд одоо нэгдүгээр эмнэлэгт эмчлэхдэггүй, урлаг амьдралын эмчлэхдэггүй байлаа гэдэг тэгвэл өшөө хаашаа одоо гадаад хатагшаал явна. Тэгэхээр энэ зогсолтгүй суралцах, зогсолтгүй шинэ технологи нэвтрүүлэх хөгжиж гэсэн энэ хөгжлийн энэ хүрдэнд орсон учраас би энд ингээд удаан ажилласан болов уу гэж бодлоо. Тэгэхээр эмч гэдэг мэргэжил бол ерөөсөө алхам тутамдаа сурдаг, цаашаа ингээд хөгжиж явдаг, нэг газар хүрээ зогсдог биш. Чамаас бол уур ухаан одоо хөгжил дэвшил аюух шаарддаг. Тэгээ чи гэр бүлдээ болон ойр тойрныхоо хүнд хүн бүхэнд хэрэгтэй тийм мэргэжлийг чи эзэмшээгүүл чи эмчил болно. Гэсэн байгаа. Тэгэхээр би анх хөвгөнд орсон. Анх хөвгөнд орвол тэгээ Минскийн анагаахын дээд сургууль руу би хэлний бэлтгэлгүй явж тэнд нэг хэсэг баларсан. Нөгөө орсоор ярина гэдэг чинь ном дээрхт адилхан биш юм билий гэдэгтэй адилхан. Тийм байдалд хүрч ирсэн. Тэгээ яг эхний 3 сардааж хэцүүлсэн. Дараа нь бол ойлголцоол орс хэлээр ойлгоол. Тэгээ сурсан да.
яг эмч биш мэрэгчлээ хүний зүгээс ингэ бодоод үзэх юм бол нэг төвхтэй юм тогтмол ингээд одоо суралцж явах цаг хугацаанаас ахуулаад ингээл ажлын байран дээр гарсан ч гэсэн үргэлжлүүлээ суралцаал гэдэг нэг тийм жоохон төвхтэй юм шиг мэрэгжил санагддаг байхгүй надаа. Тэгэж төвөгшөөх тийм бодол сэтэл тэр гэж байсан уу? Эмчийн мэрэгжил бол шинэ эм гарч ирж байна. Шинэ онцлогооны аппарат нэмэгдэж байна. Эмчилгээний шинэ аргууд өдөр тутам шинээр нэвтэрч байна. Нээлттэй мэслээс бүх юм дурангийн мэсл рүү орж байна. Дэлхийн ертөнцид одоо ингээд роботын оролцоотой хийдэг мэслүүд гарч ирж байна. Олон орон чин дийлэнх нь болчихсон байна. Тэгэхээр манай мэрэгжил бол ерөөсөө насан туршдаа суралцах ёстой мэрэгжил. Эмчийн мэрэгжилд бол би тэтгэр гарна гэж байхгүй байх хэрэгтэй болов. Хүн хичнээн их удаан хугацаанд хүн эмчилсэн байна уу? Хичнээн их мэдээлэл технологитой холбогдоод ном уншсан байна уу? Өөрийгөө мэрэгжил дэвшүүлсэн байна уу гэдэг нь бол энэ бол маш их үн цэнтэй эрүүл мэндийн салбарын хамгийн том капитал болно. Ер нь байгалийн өгөгдөл гэж байгаа л да эмч хүнд. Хүн бүхэн эмч болыг бол эмч болчдөг биш. Тэгэхээр энд өөрийн мэрэгжилдээ асар сонирхолтой байх хэрэгтэй. Сонирхосоо гадна тэрний төлөө хичээн чармал байнга унших хэрэгтэй. Ер нь энэ тодорхой карьерийн асуудлууд байгаад байгаа. Эхлээл зэрэггүй эмч байж байгаа дараа нь ахлах зэрэг болол тэгэл тэргүүлэх болол зөвлөх зэрэг болол энэ хугацаанд тодорхой өвчний төрлөөр яг сонирхол өөрийн мэрэгжил дээр нэг чиглэлийн эмчилгээ онцлогоог сонирхоод тэрийг хөгжүүлээ судлаад тэгээ тэрнийхээ дагуу одоо доктор ангаах магистрийн зэрэг хамгаалаад ингээд дэвжиж явах нь ерөөсөө чанаржаад эмч нь өөрөө чанартай болоод ингээд явждаг. Ер нь зарим орнууд бол энэ удаан хугацаанд ажилласан туршлагатай эмч нарыг хамгийн анхан шатны байгууллага дээр амбулаторийн хэсэг дээр өрхийн эмнэлэг дээр аваачиж ажилуулдаг жишээ нь Япон улс. Би бодохдоо тийм систем манад нэвтрүүл одоо их хэрэгтэй болов гэж боддгийн. Одоо болохоор төгссөн сургууль төгсөөл шинэ хүүхдүүд яваад очиж дандаа шинэ хүүхдүүд. Нөгөө хүүхдүүд маань олон жил эмнэлгээр явцсан хүн яваад очихороо эмнэлгийн маш олон хүнийг таньдаг болчихсон хааны үедийг мэддэг болсон хүн очиод үйлчлүүлэхээр нөгөө хүн яхаа аргагүй л мэдхгүй хүн болж таарад байгаа л да. Хэрвээ энэ тухайн салбар тухайн нэг төрөлцсөн нарийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн маань өрхийн эмнэлэгт очиж ажиллах юм бол үгүй ядахтаа ажиллаж исэн газар руугаа яриад энэ нэг ийм хүн байна. Энэ хүний асуудлыг шийдэхэд ийм одоо багш тоногдол хэрэгтэй байна. Танаа тэр нь байгаа юу? Онцлогоо хийгдэж байгаа юу гэд асуугаад лавлаад нөгөө хүнд тусан болоод төөрөөд явах одоо тийм эрсдлийг нь үүсэхгүй байх боломжтой байхгүй. Тэгэхээр тийм биш тэ ер нь бодоод хахад бас хамгийн туршлагатай хүмүүсүүд нь л анхан шатантай байсан дээр юм уу? Хамгийн анхан туршлагатай хүмүүсүүд нь өрхийн эмчигээд насны бүлгээр нь хүмүүсүүдийг бүгдэнд нь зөвлөгөө өгөх боломжтой, үзэх боломжтой байх юм болов гэж боддгийн. Тийм байна. Наад чи өстой бас бодмоор л асуудал. Эмч хүн нэг л төрлийн одоо онцлогоо эмчилгээг дэлхийн түвшинд хийдэг л болчих хэрэгтэй. Тэрнээс бүх мэслийг хийх аль байхгүй. Бүх мэслийг сайн хийх аль байхгүй. Нэг төрлийн мэслийг ерөөсө дэлхийн түвшинд яаж хийж гинүү тэр хэмжээнд хүртэл хөгжүүлчих юм бол бусад эмчнэр мөн дагаж хөгжөөд Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжил бүгдээрээ жиг төгжинө гэсэн үг. Бүх юмыг мэдээд бүх юмыг чаддаг болно гэвэл хүний чадалч хүрхгүй, насан ч хүрхгүй. Мэдээж за нүүр ам судлалын эмч байна уу, одоо дотор эрхтний эмч байна уу, бүх эмчнэр л өөр өөрсдийн гэсэн онцлогтой, чадвартай байгаа байх л та. Тэр дундаас би мэс заслын эмчнэрийг харахаар илүү гарын эвдүүтэй, чимшигтэй мэс заслын эмчнэрийн кино үзэхээр илүү ингэж нарийн зүйлийг жаахан илүү шаарддаг юм болов гэж бодсон. Миний бодол хэр зөв бодол. Энэ мэс заслын эмч бол ерөнхийдөө ингэж байгаа. Орон зайн баримжаатай их байх хэвээр. Орон зайн баримжаатай. Эний ялангуяа одоо бол дийлэнх мэслүүд дурангаар хийгддэг болсон. Дурангаар хийнэ гэдэг чинь хүн өөрөө шууд гараараа бариа хийчихгүй ямар нэгэн электрод юм уу, хаач юм уу юмыг ашиглан дэлгэсэн дээр гарч байгаа байдлаар хийгдэж байгаа. Тэр нь хүний биелүү нэвтэрсэн ингээ хийхээр орон зайн баримжаагаар өөрөө хийгдэнэ гэсэн үг. Хоёрдугаарт нь топограф гэж юм байгаа. Хүний эд эрхтний байгаа байрлалыг
тодорхойлж за энд шээлгүүр байгаа да, энд артерийн судас нь байгаа да гэдгийг тодорхойлох чадвар гэж байгаа. Энэ бол мэслийн эмчд бол заавал байх ёстой чадвар. Тэгэхээр компьютер томографийн шинжилгээ байлаа гэхэд гурван хэрэгслээс зүслэхээр хүний биеийн дотоод амтын бүцийг тодорхойлцсон байгаа. Тэрэнд нь эмгэг нь байж байгаа. Тэгэнгүүт тэр эмгэгийг эмчлэхийн тулд тэр гурван бүцэд нь төсөөлөн байж ш тэрийг хайж олно гэсэн үг шүү дээ. Төсөөлөн байж орно. Энэ бид нар чинь шугам зургийн хичээл 10 жил ордог байсан та. Явыг ингээд 3 тэнглэхээр ингээд зураад тэгээд X тэнглэг, Y тэнглэг гэдэг энэ байдлаар нь ямар хөө төсөөлөн гараа байшин барихаар хажуунаас нь юмыг харж байгаа юм шиг юм объект харагддаг юм төсөөлөл. Мэслийн эмчт бол ийм төсөөлөл заавал байх ёстой гэсэн хүн эмчлэхэд. Тэгээд одоо манай урлагийн андрологийн салбар их бол ерөөсөө мэслэлийн 90 орчим хувь нь бол дандаа дурангаар хийгдэж байна. Нээлттэй мэсл бол байхгүй. Тэгэхээр дурангийн үзүр маань хаана явж гин үү? Энийг зүслэхэд хэрэг гүн зүсэх үү? Тэгээ хэр зэрэг хэмжээнд тайрах уу гэдэг бол дандаа төсөөллөөр явна гэсэн үг шүү дээ баримжаагаар. Хэмжээст юм байгаа боловч энийг хүн өөрөө төсөөлж тэрийг хийнэ гэсэн үг. Тэгжээж мэсэл амжилт бол. Та болохоор одоо 30 жил яг ингээ бүр шилжүүлэн суулгах хагалгаа хийж шүү дээ. 7 хоногт жишээ нь дундчир хичнээн хагалгаанд орох уу? Манай төв бол өдөрт 8 мэсэл идэг. Өдөрт 8 гэдэг чинь яаралтай орвол яаралтай мэсэл нь зарим үедээ бол 1 байна, зарим үедээ 3 байна. Өдөрт 8 гэдэг чинь гэхдээ ажлын 5 өдөр л үсттэй тий. Ажлын 5 өдөрт. Тийм. 8 гэхлээр чинь 7 хоногт 7 хоногт 40-оос 50 орчим хүнд хагалгаа хийж ийн гэж шүү дээ. Тэгэхээр чинь та 30 жил гэдэг чинь 52 7 хоногоор аваад үзье. Үн чинь бүгдээр юм би хийхгүй шүү дээ. Тийм. Яг оролцсон хагалгаанууд юм баггүй. Тэгэнгүүт чинь за 1500 30 жил 1500 гаруй нэг 7 хоног гэх. Тэгэнгүүт энийгээ 50-аар ингээд бодглохлоор та нэг 50,000 60,000. Би тийм голон мэслийг үгүй шүү. Гэж дүгнэх гээд байхгүй юу би? Миний мэсэл бол тоолж үзсэн 8,000 орчим л авцсан явсан. 4 жилийн өмнө. 8,000 орчим мэсэл. Тэгвэл 4 жилийн өмнө байсан бол одоо 10,000 гараад явцсан юм байна тий. Одоо бол том мэслүүд нь л ерөнхийдөө оролцож байгаа. Манай залуучууд бол их боловсрсон, сайжирсан, ур чадвар нь сайжирсан. Урлагийн салбар маань бөөр шээсний замын эрхтнүүд хамаарагдана гэсэн үг. Урлог гэх маань одоо шээс гэсэн үг л дээ. Грек үгээр шээс гэсэн үг. Тэгээд шээс судлал гэсэн нэртэй. Монгол дээр болохоор бөөрийн мэс тасал гэсэн нэр одоо өгөгдсөн байдаг. 95 он бөөрийн мэслийн тасаг манайх болж исэн. Тэгээд 16 онд урлагийн андрологийн төв нэртэй андролог буюу эрэгтэйчүүдийн нөхөн үржихуйн асуудлыг хариуцсан ийм төв болсон байгаа. Бөөр, шээлгүүр, давсаг, төрөө улчхай, шодоо, төмсөг, хуухнаг гэдэг нөхөн үржихуйн эрэгтэй хүний асуудал болсон энэ эргэтэн тогтолцооны мэс таслын эмгийг эмчилдэг салбар нь манай урлагийн салбар. Бөөрийн одоо эмгэг гэж нэрлэв те бөөрийн өвчлөл ер нь яг ямар төрлийн өвчлөлүүд үүд юм бэ? Нийтлэгээрээ бол тэгэл тэр нэг чулуужих, шилжүүлэн суулгах гэдэг л нэг юунуудыг мэдээд ах шиг байгаа юм тий. Тийм эхлээд тэгвэл бөөрийн тухай ярина гэсэн үг л дээ. Бөөр ер нь яг ямар зорилго? Тэгэхээр одоо хүнд 2 бөөр байгаа. За одоо юмыг яаж мэдэх вэ гэд бас даатгсан маягтай ч юм уу 2 бөөр байгаа байхгүй юу? Тэгээ энэ бөөр бол хоёулаа өдөрт бол 1.5-аас 2 литр шээс салгуулна. Шээс маань өөрөө хүний биений шингэн хаягдал. Энэ бодисын солилцоонд үүсэж байгаа бүх юмний хаягдал. Тэгэхээр энэ заавал хаягдах ёстой. Бөөр өшөө ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэхээр дааврын үүрэг гүйцэтгэх нь. Даавар цус төлжүүлэх дааврыг ялгаруулдаг. За гуравт нь болохоор хүнд артерийн даралтыг зохицуулдаг тэр бодисыг боловсруулдаг, ялгаруулдаг эрхт нь болохоор бөөр. Тэгэхээр хүн шингийн муулаа энэ тодорхой сав руу шингэн орж шít. Шингэн орлоогонгууд дотор талын шингэний эзлэн ихслээ баланс бариад даралтыг нь барихын тулд тодорхой шингэнийг гаргах хэрэгтэй бол. Хүн хоол идлээ. Давстай цаавуулаа. Янз бүрийн мэлэг энэ давсыг нь ялгаруулах шаардлага. Ерөөсө хүн энэ тогтмол балансад барихын тулд энэ балансыг барих үүргийг нь бөөр гүйцэтгэдэг.
Маш чухал үүрэгтэй байх. Асар чухал үүрэгтэй. Тийм байна. Энэ тодорхой сав руу орж байгаа юм идээд уугаад байгаа юм маань доошогоо гүйст ялгархгүй байх юм бол энэ сав нь дүүрнэ гэдэг юм болно шүү дээ. Болохоо байна гэсэн үг. Тийм. Бөөрийн чиглэлээр бол нийтдээ энэ ангаахын шинжилгээ ухаанд 2 чиглэл ажиллаж байна л да. Нэг нь бөөрийн эдийн өвчтөнгүүдийн судалдаг шинжилгээ ухаан, бөөр судлалын шинжилгээ ухаан. Нөгөөх нь бөөрийн мэслийн шинжилгээ ухаан. Тэгээд энэ би бол бөөрийн мэслийн чиглэлээр нь ажилладаг. Тэгэхээр бөөрийн мэслийн чиглэлээр бол зөнхлөн тохиолдод байгаа өвчнүүд нь одоо бол бөөрийн чулууч өвчин 1 номерт болчлоо. За хоёрт нь болохоор төрийн үйлчлэгийн томрол, гуравт нь бөөрийн хавдар, дөрөвт нь давсгны хавдар. Тэгээд гаж хөгжлүүд бол хүүхэд наснд эмчлэгддэг учраас бид нар бол тийм зөнхлөн тохиолдох гаж хөгжил нь их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр одоо урлагийн бөөрийн мэслийн засагт эмчлэгддэг гэсэн үг. Одоо тэр нөгөө бөөр чулуучих гэдэг юмгийг бол бас түгээмэл байдаг гэдэг цаашдаа тийм монголчуудын дунд би тэгэд энэ чулууждаг процесс нь яг яаж явагддаг юм бол гэдгийг яг одоо нарийн мэргэжлийн хэмж байгаа учраас тодруулахыг хүсэж байна. Тэр чинь яг үнэхээр чулуу идэм билээ шүү дээ тий. Одоо бидний мэддэг. Тий. Бөөр шийсний замд бол нийтдээ ойролцоогоор 5 төрлийн чулуу үүсэж байгаа. Тэрний 70 орчим хувь нь болохоор акслатын чулуу буюу монголоор хурган чихний хүчлийн чулуу. Тэгээд энэ чулуу нь 2 янз байна. Дан ус төрөгчтэй, давхар ус төрөгчтэй гэдэг. Тэгээ энэ дараагийн байранд нь болохоор хоёрт нь ордог чулууны болохоор үргэлжлэлийн гаралтай чулуу, вестровитийн чулуунууд гэж байна. За гуравт нь болохоор уратын чулуу. Энэ бол махны хэрэглээтэй холбоотой. Тэгээд цистины чулуу байна гэж байгаа. Чулуу болгон бас яг өөрөө өөрсдөө өөр юм биш тийм шалтгаан үүсгэж байгаа нөхцөл байдлууд нь өөр. Чулууны бүтцтэй нь хамааралтайгаар урьдчилан сэргийлэх хоолны дэглэмүүдийг бариулдаг л да. Тэгэхээр энэ дэглэм барьснаар бол бөөр шийсний зам чулууч хөвчин эрсдэл нь 20%-аар буурна гэдэг олон ус судалсан байдаг. Манайд бол хамгийн их тохиолдож байгаа чулуу нь болохоор акслатын чулуу. Акслатын чулуу их тохиолж байгаа. Энд бол Европтой яг адилхан. Гэтэл Азийн орнууд бол шал өөр. Зарим газар нуратын чулуу ихтэй. Монгол бол тэр чулууны гарч байгаа юугаас бүтцийн юугаар бол Азтай ойрхон биш. Европтой ойрхон судалгаанууд байгаа. Энтхтэй бол ойрхон биш. Чулууны бүтцийг нь судалсан судалгаануудаа бид нар харьцуулж үзсэн. Тэгэхээр Европтой ойрхон байна. Тэгэхээр бид нар Европ хүнстэй холбоотой Европт л одоо хэв маягтай л бас тодорхой холбоотой болоод байгаа юм болов. Жишээ нь цистины чулуу бол генетиктэй холбоотой. Тухайн одоо бөөр төвдгөнцөнд нь генетикийн өөрчлөлттэй байна. Энэ бол удамшлах эрсдэлтэй байна гэсэн үг. Уратын чулуу нь болохоор тухайн оны махны хэрэглээтэй холбоотой. Акслатын чулуу нь болохоор хурган чихний хөвчлийн хүчлэлтэй холбоотой. Энэ хүчил нь бол хүнсэнд нь их байх юм бол тэр хурган чихний хүчил үүсчихнэ. Ер нь чулуу бол хүнд үүсэх ёсгүй. Хүн ер нь бүтээгдэхтэй чулуу үүсгүүгээр бүтээгдсэн. Энэ яадаг вэ гэхээр гидсээр орж байгаа идж байгаа хоол хүнс хэмжээ бол өөрт шаардлагатай хэмжээтэйгээ шингээж авна. Хэрэггүйг авахгүй шүү дээ. Мөн илүүц нэгээ өөрөө шээсэр юм уу гидсний ханаараа ялгаруулна. Чулуу үүсэж байгаа шалтгаанд нөлөөлөд байгаа юм юу гэхээр сууга байдал, хөдөлгөөнгүй байдал. Хүнсний хэрэглээ хэв маяг нь өөрчлөгдөх. Одоо бид бол Монгол улсад хүнсний хэрэглээ маяг нь нэг болохоор Европтой ч адилхан юм шиг гамбург идэл, кола уугаал ингээл бүх юм байгаа боловч нөгөө талдаа Солонгос, Вьетнам, Тайланд, Индикт байдаг маш их халуун ногоо иддэг болчихсон.
Тэгээд дээр нь дэлхий дулаарч байна. Дулаан өдрүүд их болж байна. Дулаан өдөр дээр Монголын уур амьсгалч хуурай. Тэгээ хуурай дулаан байгаад тахаар ууршилт их явагдана. Бидний амьсгал болон амьсгалж байгаа байдал арьсаараа алж байгаа чигний хэмжээ нэмэгч нь гэсэн үг. Тэгэхээр усны хэмнэлээ жаахан зайлшгүй нэмэгдэнэ. Бөөрийн чулуу хоёр янзаар үүснэ. Нэг нь кристалл маягаар тунцчиж олон талстууд бий болж үүснэ. Нөгөөх нь аморф байдалтай буюу өрөвслийн гаралтай цагаан айс болон улаан айсын өрөвслийн цугларлаас болж үүсдэг. Тэр нь бол хамгийн их одоо хөнөөлөхтэй чулуу гэсэн үг. Авахд хэцүү ийм эдэмцэр маяг тийм чулуу үүссэн байдаг. Кристалл чулуунууд нь бол бодисын солилцоотой холбоотой. Тухайн хүний хэм маягтай, амьдралын хэм маягтай холбоотой үүсэж байгаа гэсэн үг. Нөгөөх нь болохоор өрөвслийн гаралт. Бөөр шээсний замд өрөвсчөнгүүд чулуу үүсэж байгаа. Ер нь шээсэнд агуулгаж байгаа одоо бодисуудын дийлэнх нь минералууд байдаг. Тэр давсууд. Тэгэхээр давс бол хансан усмал үүсэд ирэхээр тунцчилж ундаг. Гэтэл бол байгаль дээр энийг тунцчуулахын тулд магний агуулсан ферментүүд тэрийг тунцчуулахгүйгээр шээсэнд агуулгаж идэг. Энэ ферментүүд нь бөөр шээсний замын өрөвсөл болохоор шээсний pH хэмжээ өөрчлөгдөд хоёрдугаарт нь хүнсээр авж байгаа магний хэмжээнээс хамаарат шээс тунцчих эрсдлүүд үүсчих гэсэн үг. За энэ дээр өшөө бөөр шээсний замын бөглөрл үүсэх. Гаж хөгжлөөсөө болоод шээс ялгархгүй байх, бөөр устдах. Давсгны өөрийнх нь агшилт нь муудах, давсаг саажих. Тэгээд энд гадны эрсдлүүд шээд өсөв нарийсах гэдэг. Мөн өшөө дээр нь бөөр шээсний замын хавдар болох юм уу гээл энэ шалтгаан нөхцлүүд нь тодорхой байдлаар чулуу үүсэх эрсдлийг бий болгож байгаа. Эхлээд чулуу үүсэхдээ ерөөсөө жижиг кристаллууд үүсээд тэрнээс элсэнцрүүд үүсээд элсэнцрүүд нь хоорондоо барьцалтаад тэгээд чулуу болоод эхэлнэ. Яг тэр процессор. Яг тэр процессор. Харин нэг удаа чулуу талцах процесс үүсээд чулууны мэсэлд ороод чулууг нь авчсан байлаа гэхэд тэр хүн өөрөө дэглэмийг арилгахгүй яг л хэвээрээ шингэнийхээ хэмжээнд байгаад хам дахин чулуу үүснэ. Хичнээн олон дахин чулуу үүснэ үү? Тэр нь сүүлдээ холимог чулуу болж эхэлнэ. Тэр нь яг хөө чулуу хүний биед бөөрийн твшин дотор байж захта энерги хадгалагдах хуулиар бөөрийн твшин доторх салстыг гэмтдэг. Сууж агаад босохоор чулууч хүний нэгтийн байдлаараа хүний биенээс илүү нэгт байхгүй юу? Тийм болохоор энерги хадгалагдана. Босонгууд хүндийн жингэрээ татна. Явж байгаа зогсонгууд чулуу урагшаа. За бүр дэржигнүүртэй замаар давчих юм бол нөгөөдөг чинь бөөрийн дотроо бүр ингээд сэгсчээд гадна талаараа тасдаг юм өөртөө байж байгаа чулуу маань сасдаг хэмтэй. Тэгэнгүүт цусаар шээн. Шарх үүсгэн. Шархалцсан байна гэсэн үг байна шүү дээ. Шархлаа үүсгэн. Та бүхэн одоо ингээд хүний шархан дээр ингээд ийм барцгар юм ингээд цохол байвал тэр шарх улам даамжирна гэсэн үг. Тэгэнгүүт тэн чинь хүн нөгөө дархлааныхаа процессор хамгаалах процесс явагдана. Цагаан айсууд тийш очино. Хүний бүрэн бүтэн байдлын далдагдсан шүү дээ. Бүтцийн эсийн тогтолцооны бүрэн бүтмөд далдагдсан байна. Тэгээ тэрнтэй холбоотойгоор тэр чинь өрөвсөл явагдана. Өрөвсөл явагдангууд нөгөө чулууны гадарган дээр чинь улаан бөөмөн суух нь байна. Цагаан айснаас суух нь байна. Ингээд холимог чулуу болоод өрөвслийн чулуу болчихно. За тэгээ дээр нь бөөр шээсний замын халдвар нэмэгдчих юм бол чулууны бүтцэнд нян орчихно. Тэгээд байнгын эмчлээлээдэг өрөвслөн дарагдахгүй. Чулуунд байгаа нөхцөлд өрөвслөн дарагдахгүй. Тодорхой хугацаанд дарагдаал гардаг боловч 14 хоногийн дараа дахиад бөөрийн өрөвсчгөн яг л нян өөрөө байгаа. Өрөвсүүлэх тэр бөөр шээсний замд гимтэх нөхцөл нь байж гин гэсэн. Тэгээ чулууг авч иж л тэр хийдэг юм гэсэн. Тийм юм байна тий. Тийм учраас бөөр шээсний замд чулуутай гэдэг чинь энэ мисаслын өвчин. Чулууг заавал авах хэрэгтэй. Бөөр ер нь хэр дүлээ аль эсвэл хэр мэдрэг эрхтэн бэ? Эзэндээ би болохгүй шүү гэсэн тохиогоо хэр өгч чаддаг эрхтэн юм бол? Бөөр шээсний замын одоо энэ жишээ болгож хэлэхэд бөөр шээсний замын бөөрийн зочмог өрөвслүүлээ гэж бодъё. Энэ тийм дүлийн эрхтэн ч бас биш. Гадна талаараа гэртэй өвдөлтийн юм мэдэрдэг.
Бөөр шээсний зам өрөвслөө гэдэг гүйтл ойр ойрхон шээгээл, шүн шээгээл, шээхдээ хорсоод, нүдэн бэлцээ шавгнаал, хөл хавгнаал. Тэгээ шээсний гарц багсаал, шээсний өнгө өөрчлөгдөөл ингэж юм гэсэн. Нуруу өвдөх, бөөр өвдөх хоёр ч ерөнхийдөө адилхан байдаг шүү дээ. Тэнгүүд ингээд за мэдээж ямар нэгэн байдлаар ингээд бөөр өвдөж гин гэдэг одоо дохио тэр чинь ингээд нурууныхаа нэггээр ингээд чатгаж өвддөг. За эсвэл өглөө босоод ирэхэд нүүр ам хавгандсан байвал за бөөр ч ерөнхийдөө асуудалтай болж шүү гэл ингээд нийтээрээ баг ингээд мэддэн шүү дээ. Яг түүнтэй нэгэн адилаар чулуужж байгаа тэр процесс, чулуудсан гих процесс нь хүнд ямар нэгэн байдлаар дохио өгвөл яаж өгдөг вэ? Тэгэхээр энэ дээр ингэж нурууны өвдөлтөө, бөөрийн өвдөлтөө гэдгийг хүмүүс ялгаж онцлох хэрэгтэй л дээ. Манайхан ч өөрсдөө эмнэлэгт үзүүлэхээр миний бөөр өвдөд гээд оншилчоод ороод ирдэг. Гэтэл тэр хүний бүслэгээр өвдөж гинэ гэж ярих хэрэгтэй. Хүн өөрөө бөөрийг мэдэхгүй шүү дээ. Бөөр ч өөрөө өвдөлт одоо миний бөөр би өөрөө бөөр өвдөд байна гэж мэдээлэл өгөхгүй шүү дээ. Би өвдөд шүү гэлөө. Тийм өгөхгүй. Нурууны өвдөлт бол яадаг вэ гэхээр өглөө нь гайгүй байж байгаа л өдөөс хойшдоо өвдөлт нэмэгдээд хүнд юм өргөх, удаан тонгоох, өөртөө дасал болоогүй хөдөлгөөнүүд хийх, тийм алгамтмал байдалд орох, тийм тохиолдолд өвддөг. Тэгээ энэ өвдөлт нь хэвтгэр гайгүй болчихдог. Босоо байдлаасаа биш хэвтэй байдалд орохоор өвдөлт нь намддаг. Өглөө босчихдоо өвдөлт намч босоод ирнэ. Хоёрт нь хүмүүс ингээд бэлхэн цэг хийгээд толгуур хийгээд ирэхээр өвдөлт нь намдаад идэг. Тэр нөхөрөө багны уртлын болон хойтын булчингуудыг тэнцвэржүүлэх тодорхой нэг жоохон өөрчлөлт үзүүлж байгаа хэл та. Бөөрийн өвдөлт бол зогсоо зайгүй. Бөөрийн өвдөлт чинь хөдөлгөөнтэй холбоогүй. Зогсох хүний биеийн юутай хамааралгүйгээр өвдөнө. Оросын сурах хүчээр ингэ хэлсэн байдаг. Лопаткины сурах хүчээр таны өвчтөн авжуурнаас дүүжлэгдсэн байвал тэр хүн чулуутай шүү гэдэг. Тэгээ энэ юу гэсэн үг гэхээр ямар ч байрлалд тэр өвдөлтийг намдах боломжгүй гэсэн. Чулууны өвдөлт бол ялангуяа. Энэ чулууны өвдөлт нь одоо ингэж асуулаа л да, чулуутай байгаа яаж мэдэх вэ гэл. Гэтэл чулуу маань өөрөө жижигхэн 5 мм хүртэл жижигхэн байхад бол ямар ч зөөрөхгүй. Тэр чулуу хөдөлгөөнгүй тэр нарийн каналцсантай байж хтаа өвдөлтөхгүй. Тэр чулуу маань аягнаасаа твшрүүгөө ороод иргээд хөдөлгөөнтэй байдал ороод ирэнгүүт өвдөлт өгнө. Яагаад гэвэл ямар нэг юм нухаад байгаа юм шиг тэнд юм өрөвсөл бий болгоно, ханы бүрэн бүтэн байдлын алдагдуулна, тэгэнгүүт шээсний pH хэмжээ нь өөрчлөгдөнө. Тэгээ чулууны хэмжээ томрох тусмаа өвдөлт нь нэмэгдэнэ. Зарим тохиолдолд бөөрөн дотроо бүр тэр чигээр нь чулуу үүссэн байх юм бол өвтгөө болчихно. Яагаад гэвэл нөгөө нэг сул хөдөлдөг чулуу байхгүй болчихно. Бөөртэйгээ хамт хөдөлдөг болно гэсэн үг. Бүх аягуудаа ингээд бүр бүх эзлэхүүнийг нь эзэлсэн байгаа. Тэвш аягныхаа хэмжээг эзэлсэн байвал өвдөлдөхгүй. Тэгэл аманда амиак амтагдаал ингээд энэ шинж тэмдэг өгдөггүй биш, шинж тэмдэг өгнө. Яагаад гэвэл тэр шинж тэмдэг нь яаж өгдөх вэ гэхээр тэр бөөр өөрөө хэвийн үйл ажиллагаатай байх үедээ өөртөө байгаа хог хайдлаа хаях ёстой. Тэрийг хайж чадахгүй нөгөөдөл маань ихсээд эхэлнэ гэсэн үг. Нэг ялангуяа мочивын кератин гэдэг юм бөөрийн үйл ажиллагаатай холбоотой ихсдэг. Тэгэхээр тэрний амиакны амт ч юм уу тийм амтагдах мэдэгдэнэ. Махан олон, дургу олон, огүйд сүрнэ. Дотор бөөц тутахна. Анзаарахгүй л байдаг болохоос ш. Уул нь хилээд л байдаг юм байна тий. Уул нь бол тэр шинж тэмдэг бол ирлэрнэ. Энийг юу яаж байгаа шүү дээ. Өөртөө эмчилж байгаа шүү дээ. Аптек руу ороод дураараа юм авал цэцэд дуудаг юм байна уу? Байна. Тэрийг аваад уучна. Бөөрн дуудаг юм байна уу? Байна. Аваад уучна. Тэгэл чи бөөрн өрсөлдөө чи аль ямар юм уухад зүгээр болсон гинэ гэж хаал. Тэрийг надад авчаарай. Ер нь бол бөөр шээсний замын одоо цочмог өрөвсөлтэй холбоотой юм бол нэнгийнх нь ургалтын нэгээд тэгээ мэрэгжлийн эмчтэн үзүүлж байгаа антибиотикийн сонгодог байдлаар нь сонгуулж аваад гүйцэд хугацаанд нь эмчлэх ёстой гэсэн. Зөөрг болонгот нь орхичлахгүй. Та бүхэн ажигласан бол хүний өнгө гараа зүсдэг. Гараа зүсэнгүүд яг тэр дурууд аяг хүчтэй өвддөг. Тэгэнгүүт лент наага боочдөг. Лент наага богоо шархан идэхгүй байлаа ч гэсэн өвдөлт нь багасчдаг. Тэгээд улаан сорь болно. Улаан сорьоосоо цагаан сорь руу шилжинэ. Улаан сорьтой байхдаа хүндүртэй байгаад байна. Бүр цагаан сорь болохоор
Одоо улаан сорилт болохоор өвдөд авахгүй мөртлөө дарахаар өвдөг болно. Энтэйг адилхан шархан хүүст идэггүй л гэсэн үг. Өрөвсөл боллоо гэхэд тодорхой давсганд бол өрөвслөө шарах үүсч чинь л гэсэн үг. Бид нэр бөөр шийсэн замын чулууч өвчнөр өвчлөд байгаа хүмүүсийг ямар мэрэгчлээ байна уу? Ер нь ямар насны хүмүүс байна уу гэд судалж ирсэн юм байна. Тэгэхэд ер нь 20-с 45 насныханд бол илүү их тохиолдож байгаа. Чулуучхан уу? Чулуучхан. Энэ болохоор эд хөдөлмөрийн насны хүмүүс байгаа даа. Ажил хийдэг хүмүүс. Энэ хүмүүсийн 8% буюу оюутнууд хөдөлгөөнгүй бүтүүдэрч сууж байгаа. Хоёрт нь багш нар 8%, эмчнэр 7%. За хөдөлгөөний хязгаарлалтанд орсон хөл гаранд гэмтсэн хэвтрийн дэглэмтэй байж байгаа хүмүүст бол чулууч хөвчний эрсдэл шууд нөгөө хүмүүсээс 2 дахин их өндрүүлээ явчихна. Тэгэхээр ерөөсөө хөдөлгөөн байна. Ерөөсөө үндсэн шалтгаан нь бол хөдөлгөөнтэй холбоотой. Мөн шингэний хэрэглээтэй холбоотой. Тэгэд өдөржин лекцэнд орлоо гэхэд оюутнууд бол өдөр ингээл байн ус уугаад байна уу, дундуур нь гарч яваад одоо шээгээд байна уу? Бас тийм биш шүү дээ. Чулууч хэрэгсэлтэй өвчний тоонд нисгчнэр ордог. Удаан суудаг. Дээр нь шилний үйлдвэр ордог. Халуун төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс ордог. Маш их халуун. Тэгээд шингийн хэрэглэхтэй шаардлага гарна. Шээсний хэмжээ нь багасчдаг. Тэгэхээр нөхцөл байдал ийм л байгаа. Ер нь бол бөөр шээсэн замын чулууг онцлог бол Яхоны шинжилгээ бөөрийн болон давсан чулууг онцлох боломжтой. Бөөрийг эрүүл байлгахад хөдөлгөөн хэр чухал вэ? Дасгал хөдөлгөөн. Бөөрийг эрүүл байлгахад ерөөсөө дасгал хөдөлгөөн мэдээж чухал. Энэ бол мэдээж чухал. Ягаад гэвэл бөөрийн цусан хангамж гэдэг бол төвлөрсөн байдлаар зүрхнээсээ шахаж байгаа. Бодисын солилцоог тэр захын суцуудыг бүгдээрингийн цусыг бүгдээрингийн төв рүү шилжүүлэх нь булчингийн үйл ажиллагаа. За энэ булчингаар хийгдэж байгаа бодисын солилцооны хаягдлуудыг бөөр ялгаруулна. Бөөрийг хэрв хамгаалъя л гэвэл бүх юм хэмжээндээ байх ёстой гэсэн үг. Давсны хэрэглэнж хөдөлгөөн хит их одоо биеийн хүчний булчингийн ажил хит их нэг дор хүчтэй их юм бол бас бөөрн таарав. Кератинийн хэмжээ нь өндөр болоо явчихдаг. Хүмүүс фитнес явж байгаад их хэмжээний уургуугаад байдаг. Энэ бас бөөрөнд муу. Энэ болоод бөөрөнд гэмтчихсэн хүмүүс бид нарт ирж ирсэн. За сүлжээний юмнууд байна. Энэ бас бөөрөнд таарав зарим нь. Би сүлжээний юм хэрэглэж байгааг л дээ. Тэгэхдээ тийм юм хэрэглчихэд ирж байгаа бөөрийн үйл ажиллагааны алдагдсан хүмүүс ирж байгаа. За ажлын нөхцөл байдал бас бөөрөнд нөлөөлнө. Хэд халуун нөхцөлд ажиллаж гин үү? Хэд хүүтэн нөхцөлд ажиллаж гин үү? Хэд даарад. За тэгээд дээр нь даарсанасаа болоо хоолойны ангийн болол ам састан дунд халдвар бий болол энэ нь аутоиммун системийг хувийн дархлааны гаж хөгжлийг бий болгоод тэр нь өөрийн эрхтний эсрэг үйлчлээд бүр гэмтэлтэй тохиолдол байна. Та одоо жишээ нь тэгвэл яг энэ амьдралын хэв маягтай холбоотойгоор мэдээж яг мэрэгжлийн салбарын хүн байгаа учраас ер нь нэг хүний амьдралын хэв маяг өдөртөө ингээд өнгөрчих юм бол бас ялан бөөртэй холбоотой эмгэгүүд бол ер нь баг байхгүй дээ гэл хүн болгонд хилдэг чир өвчтөн болгондоо хилдэг загтаг эсвэл таны хүн болгоныг ийм зүйлсийг хэрэгжүүлдэг болчвол гэж явдаг төлөв тийм өсөлөдөг үү? За нэгдүгээрт бол яг төлөвлөгөөд улсын хэмжээнд үнэгүй зохион байгуулагдж байгаа эрт илрүүлэхтэй ороосоо гэж боддог. Тэгээ энийг гэр бүлэрээ бүр сайхан ороод тэгээд энэ бүгдээрээ эрүүл гаруул сайн. Өвчин эмгэг гэвэл эрт үед нь онцлоосаа гэж бодож байгаа. Имжлэгддэг болоосаа. Хоёрт нь болохоор хүн тодорхой хугацаанд заавал хөдөлгөөн хийх шаардлагатай. Хөлс гарах ёстой. 20 минут хүн ингээд алхах юм бол хөлс гарна. Тэгээ энэ хөдөлгөөнийг бол заавал хийх ёстой. Энэ хүн алах бол ерөөсөө байгалаар өгцөн өгдөл нь. Хүн хорвоод мэдлэгтэй сарамгчч вэ нү хүмч вэ нү бүгд хөдөлгөөн хийжсэн. Хоол идэх гэж хөдөлж явдаг байсан. Дулаацхын тулд төлөө авахын тулд хөдөлж явдаг байсан. Ерөөсөө хөдөлгөөн.
хүн тэгжээж энэ хүний бие организмд явж байгаа бодисын солилцоо маань эцсийн дүндээ бол энэ хөдөлгөөн хийх амьдрахад зориулагдсан бодисын солилцол яваад байгаа шүү дээ. Бодох, харах, үзэх, сонсох. Тэгэхээр энэ бодисын солилцоог сайжруулахыг бол хөдөлгөөн бүр зайлшгүй хэрэгтэй. За дараа нь бол стрессээ тайлж ер нь заавал алхах хэрэгтэй. Хөө ингээд тэгш хэцэх яваад алхах юм бол интернет компьютероор авч байгаа муу мэдээлэл ажил дээр гарч байгаа ямар нэгэн одоо муу мэдээ тийм байх юм бол тэрийгэ тайлаа мартчихна. Ер нь ажлын стресс ажил дээр үүсдэг, гэрийн стресс гэртээ үлдэх хэрэгтэй. За тэгээд дээр нь өстой гоё гэж надад. тэгээд дээр нь бол шингэнээ бол тохируулж явах хэрэгтэй. Өдрийн цагтан сайн уун, эд хөдөлгөөнтэй байхдаа бодисын солилцооны хөдөлгөөн хийж бодисын солилцоогоо идэвхжүүлсэн үедээ байж хата шингэнээ сайн угаад яг амрах болоод ирэх юм бол бас бөөрийг маань бас сайхан амрах хэрэгтэй л байхгүй. Манайхан ч унтахтаа баахан юм шимжгүй уугаал залгилж. тэгэл унтахтаа баахан пив уугаал шингэнээ ачаалаа үсгчээл нөгөө бөөр нь амрахгүй шүнжингээ ажиллана. Шөнө 2 3 удаа босоо шээгээд байна л гэдэг бол таны бөөр ажиллаад байна амрахгүй байна л гэсэн. Тэгээ хизээд нь амрах юм. Шүн шин гэдэг бол тэгвэл нэг тийм сайн бас юу биш юм биш үү те? Тий. Хүн сайн процесс биш. Тийм байна. Тэр амрахгүй байна гэсэн үг. Бөөр амрахгүй. Тэгээд бөөр чинь үйл ажиллагаагаа явуулаад ирэхээр ачаал нь ихтэй дээр нь өрөвсөл нэмэгдээд эмгэг нэрвэлдэх юм бол бөөр өөрөө хатан гаршина. Бөөрийн хэмжээ жижигэрнэ. Нөгөө олон түүдгэнцрүү чинь ажилгүй болж эхэлнэ. Уургаа алдаж эхэлнэ. Улаан бөөмөө алдна. Давсаа алдаж эхэлнэ. Тэр нөгөө фильтрдэг хэрэгтэй юм авч үлддэг, хэрэггүй юм гаргаж хайдаг процесс чаалагдаад бүгдийг нь хайдаг болно. Тэгээ бөөрийн дутагдал гэдэг юм чинь хогоо хайж чадахгүй байж байгаа хүний биеинд байж байгаа хаягдлыг гаргаж чадахгүй байгаа тийм бөөрийн үйл ажиллагаатай хүн л бөөрийн дутагдал ордог байхгүй. Одоо бөөр чулуужих шалтгааны хамгийн том нэг шалтгаан нь бол тэр хөдөлгөөний дутагдлыг тэгж штэ тий. Тэгэнгүүт одоо жишээ нь би ингэж бодоод идэв байхгүй. Тэртээ тэргүй 21 дэх зуун бидний амьдарч байгаа энэ нийгэм ингээд даяарч байгаа. Тэнгүүт хүний бие организм бол ерөнхийдөө яг тухайн байгаа цаг үе дээрээ ингээд тасан зохицох чадвар айгүй сайтай гэж ярьдэн штэ тий. Тэнгүүт одоо жишээ нь ингээл дээр үед гээл ингээд одоо ахмадууд миний үед ийм байгаагүй, миний үед би тийм байсан, ингэдэг байсан гэл ингээл адаглал ажил гэрийн хооронд дандаа алхдаг байсан ч гэдэм үү. Тэгэнгүүт яг тэр үеийг бодоод үзлээ хувь хүн өөрийн гэсэн эд хөрөнгөтэй байх эрх чөлөө нь байгаагүй нийгэмд ч байсан ч гэдэм үү. Тэгэнгүүт одоо би ингээл ажил гэрийн хооронд машин унсан юмнууд гэл ингээл нэг юм харьцуултууд байгаад идэв шүү дээ. Эдгээр чинь болохоор би болохоор ойлгохдоо зүгээр яг тухайн үедээ амьдарч байгаа нийгэмдээ хүний бие организмыг тасан зохицсон л байдал гэж боддог байхгүй. Тэгмэд одоо бид нар яг ийм нийгэмдэр ингэж амьдарч байгаа гингүүд хөдөлгөөний дутагдлагаас болж заах мэдээж тодорхой хэмжээний эмгэгүүд байдаг байна. Гэхдээ бие организм дасцсан байна гэж тийм юм байх уу? Энэ дээр бас нэг тийм шууд дасан зохицоод үгүй яг үү дасан зохицох өөрчлөх эволюцийн хуулиараа бол сарамхчаас хүн үүссэн байгаа гэдэг байгаа шүү дээ. Тийм эн чинь ерөөсөн өөр болж байна. Эволюцийн хууль технологи болон хүний оюун ухааны байдлаасаа болоод хүн зураг тэрдэг болж байна, гар утас хэрэглэдэг болж байна. Хүн ч одоо ингээ уцгүй утас байна гэхвэл тийм төсөөл одоо байхгүй болчих. 70-аад оны үед ярьжсэн бол үгүй л байсан баг. Тийм. Хамаг 80-аад оны үед ингээд гар утастай арсаас удирдаг утастай зурагт гараад ирсэн хүмүүс яасан. Хоо өстө ямар амир юм мундаг юм бэ гэл ас унтраг гэл хүн онгоо яриад тэгдэг байсан. Гэхдээ энэ хорвоо ертөнцийн үгүйсхийн аргагүй юм байх шүү дээ. Бид нар ч хорвоо ертөнцөө мэдэхгүй шүү дээ. Бид нар чинь тэрний бүтээгдэхүүн байхгүй. Яг одоо мэдгэж байгаа юм юу вэ нөхөр бөөр шээсний замын чулууж хөвчин нэмэгдэж байна. 2011 онд 11 одоо 10,000 хүнд 3.7 бөөр шээсний замын чулууж өвчнөр өвчжсэн бол одоо энэ маань 10,000 хүнд 11 болоод нэмэгдсэн байна. Даруй 3 дахин ихссэн. Тэгээ бидний хийж байгаа мэслийн тоо болон бөөр шээсний замын чулууж хөвчний мэслийн тоо жил болгон 30% нэмэгдэж байна. Эрт илрүүлэгтэйгээ холбоотой байх. Гэхдээ өвчлөл нэмэгдэж байгаа даа холбоотой байх.
Тэгэхээр энд чулууч хөвчөнтэйгээ дасаад хүн чулуу үсэхгүй болноогүй л би тэрийг сайн мэдэхгүй байна. Ер нь бол одоо байж байгаа хүний өгөгдөл дээр бид нар иймэрхүү маягтай амьдрах юм бол чулууч хөвчтэй болно гэсэн үг. Улаанбаатарч өөр хөвчлөл тоо. Маш их одоо голомжтой машин харагддаг л байсан. 95 онд би оюутан байхдаа хурж ирэхэд л багзаал руу аваад чемдантайгаа автагаа алхаад явдаг гэсэн өглөө 6-д богонд суух гэж. Тэгэхэд алхасаар байгаа чемданаа бариад багзаал дээр идэв гэсэн 5 шираас. Тэгэхэд машин явахгүй шүү дээ. Такси байхгүй. Одоо өдөр шиг байна шүү дээ шүн. Тэгэхээр амьдралын хэв маяг маань бүрэн өөрчлөгдөд машины тоо нэмэгдсэн, сууж байгаа хүний тоо нэмэгдсэн. Амьдралын хэв маяг өстө бүрэн өөрчлөгдөж байна л да. За одоо нөгөө гурил мөрөл зурм муурн ч гэдэг юм тийм юм бол өстө бараг байхгүй болж байгаа гэж бодож байгаа. Бантангийн гурил хүртэл бэлэн гардаг болц тээ. Бантангнах шаардлагагүй. За ер нь ингээд шалаа ингээд хөдөлгөөнтэй угаадаг хүмүүс бас байна уугүй юу гэдэг эргэлзээтэй те нэг жижигхэн дөрвөлж юм гарч ирэл чинь болон тохоогүй ингэж чинь энэ нь нэг талаараа ингээд сайн юм шиг боловч нөгөө талаараа ер нь бол ясаг энэ одоо дөнгөж сая таны хэлсэн тоо баримтуудыг чинь нэмэгдүүлээд байгаа гол шалтгаан нь яг мөн гэсэн баталгаа байгаа юу? Хоол хүнсээ ч гэсэн дуудлагаар хүлээгээд авдаг болсон. Дэлгүүр явж юм авах болсон. Бүх юмыг дуудангууд хэрдэг болсон. Багцаараа ирнэ. Хэдэн цаг ч хамаагүй нөхөрлөлийн компани бүгд ажилладаг болсон. Тэгэхээр хүн зөвхөн гэртээ байгаад байдаг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр гэртээ юм уу тодорхой оффист байгаад компьютераар суудаг их болж байна. Тэгэхээр энэ хөдөлгөөний хомсдол гэдэг юм бол зайлшгүй үүсэж байна л да. Энтэй бол хүн бүхэн одоо эвлэрчээд байна. Эвлэрэх бах. Хөдөлгөөний хомсдол гэж юм. Бид нар судалгаа хийжсэн л да. Өмнө говь дэх дулаахан байгаад энэ бүрний чулуу их байгаад юм гэсэн үг бай. Өмнө говьд усгүй ус багтай юм чинь чулуу их үүсдэг юм болов гэсэн үгүй ээ. Өмнө говьд тэмцээлийн чулуу үүсэхгүй. Увс аймаг маш их давстай баахан давстай нууруудтай гэдэг Увс аймагт их чулуу байгаад их юм болов. Баян-Улгийн аймагт газ их иддэг маш их давсны хэрлээ ихтэй тэнд бас чулуу их байх юм болов гэхээр үгүй ээ. Чулуу хаана их байгаад байна вэ гэхээр хотцсон газар их байдаг. Эрдэнэт, Дархан, Улаанбаатарт тохиолдол нэг. Тэгэхээр энэ бол хотын хэв маяг хөдөлгөөний хомсдолтой холбоотой. Мөн хотод хэрэгжилж байгаа хүнстэй холбоотой байх юм болов уу гэж боддог. Ер нь олон улсын судалгаа бол хотчлолт нь өөрөө бөөр шээсний замын чулуудах хүнсний шалтгаан болоод байна гэдэг. Хэрэг бөөр шээсний замын анатомийн бүтцийн алдагдaltaгүй байгаад чулуу үүсэх юм бол энэтэй бас тодорхой хэмжээний холбоотой гэж үзэж байгаа. Энэ хөдөлгөөний хомсдлоос гарьяа гэвэл тодорхой зорилт цаг дээр заавал алах хэрэгтэй байна. Би хүүхдээ 10 жилийн сургууль руу зөөдөг байсан. Сургууль руу өглөө хөргөжөхөд гайгүй эртхэн хөргөдөг чинь орой хөргөжчихэл буцаага явахаар 2 цаг гэдэг шүү дээ. 2 цагт машинда гэр бүлээрээ бүгдээрээ суугаад тэгээд дэлгүүр орж төвчхэн тодорхой юм чинь ууж идэх юм авцсан. Тэгэл төвчээр суудаг байсан шүү дээ. Тэгэхээр энэ бол тийм сайн юу биш. Сайн хэв зашил биш. Энийн оронд харин машинд ойлгохоор суухгүй явган алхаж өдөр 4 км 6 км алхаад стрессээ тайлаад энэ их бухимдлын үед стрессээ тайлангаа хөдөлгөөн хийж бөөрөнд үүсэж байгаа ялгарч байгаа жижиг тастуудыг хөдөлгөөнд оруулаад сексрээд шестер хамт гаргах. Ер нь бол дэлхийд амьдарч байгаа хүн амын 1-3% нь бол чулуу үүсэх хэрэгсэлтэй байдаг. Идж байгаа, ууж байгаа. Тэгвэл хүн илүү юм гаргаж байгаа. Давсахыг юм ихэд их л давсахаар гэсэн үг. Шээсний зам өрөвсөхгүй гэж байхгүй. Бяаш нь өөрчлөхгүй гэж байхгүй. Тэр бол хүнд үүснэ. Гэхдээ хөдөлгөөнтэй хүнийх ингээд сэгсрээд гарч байгаа. Одоо энэ 100 Ховд аймаг руу явсан. Ховд аймагт хонио машинаар малж ийл шүү дээ. Тугаад. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг морь унахаа болсон гэсэн үг. Морь унахаа болсон. Машин суугаад ингээд тавтаа хөдөлгөөнгүй ингээд ийм шээсийг тунцчих нөхцөл байдлыг үүсгэсэн байдал байгаад байгаа юм. Та давсны хэрэглээний тухай нилээд хэд дурдчихл байна л да. Тэгэнгүүт эрүүл зүй хооллыг гэдэг ч юм уу жин хасыг гингүүт давсгүй хоол идүүлээд өгдөө, давсгүй мах идүүлээд өгдөө. Давсныхаа хэрэглээг хасаа гэд тэгвэл
хурдамжийн хаян штэ гэсэн тэм зөвлөгөөнүүдээ би нэлээд хэдэн удаа сонсч ирсэн. Нэг ч биш бүр нэлээд хэдэн удаа. Тэгэхээр ер нь давсыг бид нар бас яаж ер нь хэрэглүүл зөв хэрэглээндээ тооцогдсон юм бол. За бөөрийг хайрлааг бол нийтэд давсны хэрэглээнд бүр зайлшгүй анхаарах хэрэгтэй. Тэгээд хүний биохимийн шинжилгээнд дээр одоо эрдэсүүдийг үздэг болсон шүү дээ. Хүний биеинд натрий хэд байна уу, калий хэд байна уу үзэж байгаа биохимийн шинжилгээнд. Хэрвээ энэ хэвийн байгаа бол заавал давс хэрэглэх шаардлага байна уу? Бидний хэрэглэж байгаа мах бол 0.9-ийн хэмжээний давстай хэрэглэж байгаа мах. Өөрөө угаасаа давстай. Хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн маань давстай байхгүй. Тэгэхээр нэмэлтээр тийм давс их шаардлага байна уугүй юу? Ер нь хүний бөөрийн нэг үүрэг нь юу гэхээр артерийн даралтыг тогтворжуулах үүрэгтэй гэж байна. Тэгэхээр хүний биед илүүд шингэнийг гаргана гэж байна. Тэгэхээр илүүд шингэнийг гаргахын тулд эхлээд давс нь гарч иж дараа нь илүүд шингэн гарна. Хүнд онко болон осмо даралт үүсдэг. Тэгээд осмо даралтыг нь хэвэн болгож даралтыг доош доктортой байлгахын тулд давс нь төрүүлээд нэг ялангуяа натрий нь төрүүлж хүний биенээс ялгаж гарсан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо бид натрийн холроод хэрэглэх юм бол артерийн даралт нь өндөр байгаа л байна л да. Саяхан Завхан аймагт очиж амбулаторид хүмүүс үдсэн даралт нь бүгдээрээ өндөр. Тэнд очиод хоол идэхэд бүх хоол нь аюу давстай. Тэгээ эхний уулзсан хүмүүстэй та бүхэн цайгаа бол ерөөсөө давсгүй хэрэглэх ёстой доо л гэж зүйлсэн доо. Тэгээ ер нь нэг ийм судалгаа байдаг л да. Витамин А, витамин D-ийн дутагдлын үед мөн витамин D-ийн ихсэн үед бөөр шийсний замын чулууч хөвчин ихсэж байна гэдэг. Энэ яаж тодорхойлоод байна вэ гэхээр туйлд амьдарч байгаа хүмүүс нар үздэггүй. Туйлын бүс тэмцээ одоо энэ Скандинавын орны хүмүүс бол нар айгуу бах үздэг. Тэн чинь тэгээд энэ чулуу их байт юм. Финландд чулуу их байт юм билээ. Гэтэл энтэг ус гэж байна. Байнгын дулаан, байнгын нартай. Тэгээд тэнд дандаа халуун нөхцөл байдал нь халуун ногоо их иддэг. Шээс баг ялгардаг, хамаг шингэнэ бээр алддаг. Энэ нөхцөлд бол бас чулуу үсэх шалтгаан тэнд бий болоод байгаа гэсэн үг. Сүүлийн үед одоо ингээл ер нь ямарваа нэгэн төрлийн ингээл өвчлөлүүд залууж чинь гэдэг юм эсвэл олширч ийн гэл нийгэм даяар ингэж ярьж байгаа шүү дээ. Би энэ дээр бас нэг эрт илрүүлэг гэж нэг бас нэг ямар воентай ажил вэ гэж ингэж бодож байгаа байхгүй. Нэг талаар эн чинь бол яг танаа салбарынхны анагаахын салбарынхны ачааллыг бол ингээд асар өндөр болгож байгаа шүү дээ. Магадгүй энэ байхгүй байсан бол өнөөдөр хизээ ямар бөөрийн чулуутай бөөрийн өрөвсөлтөд явж байгаач баг мэдэхгүй л байх байсан болов уу гэж зүгээр боддیں۔ Тэгэхээр ер нь энэ бөөрийн өвчлөл ер нь яг нийт өвчлөлийн хичнээн хувийг эзэлж байгаа. Ер нь энэ бөөр чулуужих, бөөр шээсний замын чулуужих гэдгийг нэмгэг хэр тийм нэмэгдэж байгаа ажиглагддаг бай танд. Түрүүн эрт илрүүлгийн тухай ярьсан тийм ээ. Тэгэхээр энэ Монгол улсад хэрэгжиж байгаа энэ олон улсын жишгээр хийж байгаа эрт илрүүлэг бол асар их ач холбогдолтой байгаа. Хүмүүсийг төлөвлөгөөч журмаар ингээд эрт илрүүлэгт орохоор хүнд өөрөө одоо зовир шаналгаа өгдөггүй тийм өвчнүүдийг илрүүлэх боломж гараад иж байгаа юм. Жишээ нь хавдар бол зовирохгүй шүү дээ. Тэгээд биднэрт бол том хавдар гэдэг хүний эрхтний бүтнээр нь авч ирсэн дээр үү. Эсвэл бөөрөн дээр яж жижиг хавдрыг нь өөлж аваад эрхтнийг нь үлдээсэн дээр үү. Эрхтэн хардах мэт. Тэгэхээр энэ биднэрт бол одоо эрхтнийг нь үлдээх боломжууд бий болж байгаа. Яагаад гэвэл өвчтөн маань өөрөө жижигхэн хавдар онцлогт ирж байгаа байхгүй санаандгүй байдлаар. Тэгээд бөөрийг хавдартай хэсгийг нь авах мэтлүүд бол их болж байна. Тохиолдлын тоо нэмэгдэж байна. Энэ илэрхийлэлтэй холбоотой. Урд нь бол технологийн хөгжил байхгүй, уян дүрм байхгүй, лазер байхгүй ийм байсан нөхцөлд бөөр шээсний замын чулууг оншилсан байгаад авч чадахгүй гэсэн нөхцлүүд байдаг гэсэн мэт. Тэгэхээр одоо бид нар бол чулууг хүнд онцлогдоход уян дүрм гарна. Бөөрийн айлч хэсэгт очингуудаа лазераар чулууг нь авчна. Тэгэхээр өнөөдөр хийгдсэн мэтэл бол 4 мм-ийн 3 чулуу авлаа шүү дээ бөөрнөөс жижигхэн чулуу. Тэгэхээр тэрийг очиод олоод онцлоод авах боломж нь биднэрт байна гэсэн үг. Чулууга одоо яа гэдэг зүгээр шууд бөөрөн дотор нь бутлалаа л тэгээд соролцож байна гэсэн үг. Тэр маань ийм процесс нь яаж явагдаад байна? Нарийнхан урт дуран байгаа. Нарийнхан одоо балны гол шиг
балны гоо шиг нарийн дуран байгаа. Тэр дуран шээд өсөөр оруулаад дээш нь өсвөлээд бөөрөн дотор нь давсгаар нь оруулаад бөөрөн дотор нь орчихно. Шийдэгс. За. За тэгээ бөөрөн дотор нь орчоод дуранга чулууга харна. Чулууга харж байрлал тогтонгуудаа тэр дундуур маш нарийнхан лазерын проб. Тэр одоо бидний юм ойдог зүү шиг л юм ойдог утас байгаа шүү дээ. 0 утаснаас хамаагүй нарийнхан. Хамаагүй нарийнхан тийм нарийнхан утас шиг лазерын проб буюу чиглүүлэгч зоонд оруулаад тэр зоондыг чулууны үзүүр дээр тавиад лазераар бүтэлдэг байхгүй. Буудаж байгаа л гэсэн үг. Тэгээ буудна, лазераар буудна. Заавал чулуу шинжлэх дээж авна. Үлдснийг нь бол бүр ил сулгаа бүтэлчихнэ. Ил сулгаа ботхоод өвчтөнгөө идэвхтэй хөдөлгөөнтэй байдалд нөгөө бөөрийн чулуу авсан бөөрнийхээ эсрэг талаар хөвтөөд тэгээ шингэн сайн уугаад ирэхээр нөгөөх маань бишээсний замаараа ялгарч гарна. За улсын 1-р төв эмнэлэгт та 100 жилийн түүхийн 3-1-нд нь хамт байлсан. Мэдээж хийж байгаа өргөжлүүлж хийх ажлаа тань зөндөө байгаа. Гэхдээ би энэ эмнэлэгтээ нэг ийм л зүйлийг үлдээсэн юм даа гэд та нэг дурсаж ярил юу хэлэх вэ? Сүүлийн одоо 30 жилийн хугацаанд одоо 29 жилийн өмнө манай 1-р эмнэлэг дээр анх бөөр шилжүүлэн суулгаж ирсэн. За 19 жилийн өмнө манай үндэсний баг байгуулагдаад тийм бөөр шилжүүлэн суулгах мэт хийсэн. Тэгээ ингээд 30 жилийн хугацаанд харахад нэлээд их одоо хөгжил дэвшил болсон зүйлийг нь би үзсэн байна гэж хэлэх гэж байна. Тэгээд энэ 30 жилийн хугацаанд салбараа бол өсрөнгөө хөгжихийг харлаа. Эмнэлгээж өсрөнгөө хөгжихийг харлаа. Цаг хугацаа дэлхийд хурдан эргэждэг болчиход байгаа мó? Хөгжил нь юм хурдан болчиход байгаа мó? Эмнэлэг твтгэхэд өвчтөн маань 14 хоног л эмнэлэг твтдэг байсан. Шархан эдгээд гараад ойдлон аваад гардаг байсан. Одоо манай урлаг андроологийн төвийн дундаж хоног 5 хоног л болсон шүү дээ. 5 хоногт хүнийг дурангаар эмчлэхээр ил шарах байхгүй. Тэгээд өвчтний зовир багтай дурангаар хийгдсэн мэсэлтэй хүнд бол 2-3 хоног дээр л эмнэлгээс гараа явчих чинь. Тэгээд орны ашиглал, технологийн ашиглал, эмчлэх өвчтний тоо ингээд бүр ор хоног нь багаснтай холбоотойгоор асар их олон хүнийг хамруулад ард иргэдэд өгөөжтэй юм байдал хүрч байна л да. Манай эмнэлэг 1925 онд анх байгуулагдсан. Тэгээ Европ эмнэлгийн 8 ортой. Төвд уламжлалт эмнэлгийн 7 ортой хамгийн анх байгуулагдсан. Тэгээ одоо удахгүй 100 жилийн ойн болох гэж байна. Тэгж байна. Энэ 100 жилийн хугацаанд 22 сая 400 хүнд үйлчилсэн. Монгол улсын иргэнд үйлчилсэн. Энэ бол үзлэгийн тоохоор явах. 22 сая 400 мянган үзлэг хийжээ гэсэн үг. Үзлэг хүнийг үзэж оншилсан гэсэн. Оншилсан. Дээр нь 600 мянган мэсэл хийсэн. За сая 600 мянган хүнийг хэвтэн эмчлүүлсэн. За хамгийн одоо бүр бахархууштай юм нь юу гэхээр эрүүл мэндийн салбарын 3900 эмчийн нарийн мэргэжлийг олгосон, сургасан. Хэвээ бүгд л одоо 2700 сувилагчийг мэргэжшүүлсэн. За тэгээ манай эмнэлгээс салаасан бүх эмнэлгүүд байна. Нийт 26 эмнэлэг байна салбарууд. нөгөө 2 дугаар эмнэлэг, 3 дугаар эмнэлэг гэж. Тэгэл явна. Тэгээ тэнд байсан боловсон хүчний бэлтгэж өгсөн гэсэн үг. Тэр боловсон хүч манаа суралцсан гэсэн үг. Тэгээд ингэ бодохоор энэ 100 жилийн хугацаанд энэ манай эмнэлэгт ажиллаж исэн эмчтний ачаал ер нь бусад одоо эмнэлгүүдийг бодоход хамаагүй их байсан болов. Хүн эмчлэх үүргээс гадна хүнийг сурах үүрэг бас байсан юм байна. Манлайлан дандаа урд нь явах хөгжигч заавал зайлшгүй шаардлага байсан. Тэгээ одоо бол эргэтэн шилжүүлэн суулгахаар бол манай эмнэлэг цусны чөмөг шилжүүлэн суулгахаар бас манай эмнэлэг бөөр илэг суулгахаар манай эмнэлэг ингээл одоо бэрийн толцсон явж байна. Тэгээ 100 жилийн ойгоо ухтаад бөөр шилжүүлэн суулгах багийнхан маань цэргийн төв эмнэлэг дээр бөөр шилжүүлэн суулгах багийг бэлдэж сургаж одоо өнгөрсөн нэгд өдөр даваа гарагт 2 дахь бөөрийн шилжүүлэн суулгуулсан. Одоо нэгэсэндээ цэргийн төв эмнэлэг дээр бөөр шилжүүлэн суулгах одоо мэс заслыг хийдэг болгож гинэ гэсэн үг үү? Хийдэг багийг бий болгоод очиж харж байгаа тэр хүмүүсээр мэслийг хийлгэж байгаа гэсэн. За яг өнөөдөр бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр
2 дахь бөөрн суугч чинь тэнд бас үндэсний баг бүр хүүхдэд бөөр суулгадаг баг бий болсон. Оо за. Тэгэхээр одоо ингээд бид нар тусламж үйлчлэгээ нийтийн хүртэл болгож байна. Ард иргэдээ одоо чирэгдэлгүй төвлөрлийг бууруулахаар ажиллаж байна. Орон нутагт даач явж сургалтуудыг хийж байна. Тэгээд 100 жилийн ой маань бол их үр бүтээлтэй сайн болж байна. Эмнэлгийн маань дүр төрхч өөрчлөгдөж байна. Тийм байна. За хоёлаа ярилцлага өндөрлүүлье. Энэ их завгүй ажлынхаа хажуугаар бидэнд бас цаг хугацаа гаргасанд баярлалаа. Маш гоё хэрэгтэй мэдээллүүдийг би хувьдаа ингээд танаас олж авч чадлаа. Тэгээ магадгүй би бас ингээд тодорхой хэмжээний яг таны ярьсан тэр зүйлүүдийг эргэцүүлэл хийгээд нэрээ би бас нэг хөдөлгөөн хийчдэг бай, ус уучдаг бай, бүр өвдөхгүй бай гэдэг нэг тийм ингээл бодол төрж эхэлж байгаа байхгүй. Тэгээ надтай адилхан бас яг тийм зүйлийг бодоо сууж байгаа олон үзэгчид байгаа ах гэж бодож байна. Нэгэнтээ эмч хүнтэй ярилцж байгаа. Одоо гол үзэгчдтэй хүрэх гэсэн санаа нь эрүүл амьдрцгаая, зөв амьдралын дадал зуршилтай байцгаая, хэм маягийг эрүүлжүүлээ гэдэг ч юм уу тий. Тэр санааг л бас хүргэхийг хүслээ. Монгол улсын ууган эрүүл мэндийн салбар 1-р эмнэлгийн 100 жилийн бас яг энэ сард болох ч байгаа. Тэгээ танаар төлөөлүүлээ танаа хамт олон 100 жилийн барийн мэнд хүргэе. Өргөсөн тангарахтаа үнэнчээр эх орныхаа эрүүл мэндийн төлөө үргэлжид хоёр үүсгэлээр хандж байдаг эмчнэрээр Монголын ард түмэд чинь бахархаж байдаг шүү. За би нэг өгөлчгөө. За энэ 100 жилийн хугацаанд 1-р эмнэлгийг ийм болтол нь хөгжүүлж чадсан эмч, соёлогч, эмнэлгийн ажилтнууд болон тэдний ар гэрийнхэн манай эмнэлэгт хурж иж үйлчлүүлсэн өрх бүрт хүрсэн энэ тусламж үйлчлэгийг хүрчээсэн энэ хүмүүст бүгдээрэнд нь манай 100 жилийн халуун мэндийг хүргэе, эрүүл мэндийг хүсье. Тэгээ өнөөдөр миний ярьсан юмыг та бүхэн онлайнаар ч юм уу захимаар одоо үзийгвэл бүх юм нээлттэй байгаа. Тэгээд гар утсаа бол тийм юмд ашиглаасаа гэж би хүсэж байна. Тэгээд ер нь би хин юм бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Яавал би урт наслах юм бэ гэдгээ бас бодож үзэх хэрэгтэй. Тэгээд тэр талаараа мэдээлэл сайн зөвлүүлээд хүн өөрийгөө хөгжүүлэх, өөрөө мэдлэгтэй болох бүх боломж нь захим ертөнцид байна. За ингээд сайн сайхан гэсэн. Зүйл юм үзэж байгаарэ гэж. Эрүүл байгуул эрүүл байх хүсэл байх юм бол эрүүл байх бүх боломж нь таны гарт байна. Иргэн хүний таны гарт байна. За тэгээ Монгол ард түмэн бүгдээ эрүүл сайвар байх болтугай. Монгол улс хөгжих болтугай. Мандан болтугай.